Хүн төрөлхтөн өсөхгүй тулд хоол иддэг. Гэхдээ заримдаа хүмүүс зүгээр амьдрахын тулд биш, зориг шалахын тулд ч иддэг. Дэлхий дээр бидний амттай гэж боддог зүйлс бусдын хувьд аимшигтай, бүр жигшмэр санагдаж болох юм. Бидний хувьд амттай гэж боддог хоолнууд зарим улс орны хүмүүст ч мөн адил онцгүй санагдах тохиолдол олон байдаг үз. Харин тэр хоол заавандаа бус, улс үндэсний хоорондын уламжлал, олон жил идэж ирсэн хоолны соёлтой нэгтийн холбоотой тул. Энэ үнэхээр заван хоол уу? Эсвэл бидний ойлгохгүй өөр нэгэн соёл уу гэдгийг амталж байж л мэдэх үзье. Номхон далайн бүс болон Азийн өмнөд хэсэгт шарж болгосон сарсан багвахаг хүнсэнд хэрэглэдэг. Өөх тос бахтай уур гихтэй гэж үздэг бөгөөд ногоон чинжүүтэй чанах, үхлээр нь шарж болгох зэрэг олон янзаар бэлтгэн иддэг. Гуам арал дээр Mariana Fruit Bat-ыг амтд хоол гэж үздэг байсан бөгөөд хит агнцнаас болж зарим зүйл нь ховрдсон. The Oxford Companion to Food номд амт нь дахианы махтай төстэй, цэвэрхэн зөвхөн жимсээр хооллдог амтан гэж дурдсан байна. Гэхдээ чанах үед шээстэй төстэй үнэр гарч болдог бөгөөд шар ариг, сармас, чинжүү нэмснээр энэ үнэрийг багасгаж болдог гин. Өндөг идэж үзээгүй хүн гэж хэн байх вэ? Өндөг хаас агиул бий. Дараагийн хоол болох балуут ч мөн адил, чансан өндөгний төрөл. Юуны өмнө балуут нь дахианы биш нухсны өндөг. Амт нь дахианы өндөгтэй адил амттай. Өнөө үед ч олон хүн нухсны өндөг идсээр л байна. Гол ялгаа нь ихэнх хүмүүс нухсны өндийг үр тогтоогүй, эсвэл хөгжиж эхлээгүй байхад нь иддэг. Харин Филиппинд бол арай өөр. Тентхийн гудамжны хөдөлтаачид 17-оос 21 хоног бойдсон, бараг ангаахаа болох гэж байгаа өндгүүдийг чанаж, гудамжаар яваа хүмүүст зардаг. Хүмүүс өндлийг хагалж эхлээд шүүсийг нь сорж уугаад дараа нь доторх үр хөврлийг иддэг. Тэр үедээ яс, хошуу, үд хүртэл үүссэн байх нь бий. Аалз этгэн дэлхийн ихэнх оронд түгээмэл бишиж зарим бүс нутагт уламжлал босон хоол. Ялангуяа Камбожийн Сквон хотод шарсан аварга аалз буюу тарантула идэх нь алдартай бөгөөд хотыг бүр Spider Town гэж нэрлэх нь бий. Мөн Өмнөд Америкийн зарим уугуул омгууд болон Таиландын зарим зах дээр аалз хүнсэнд хэрэглэдэг. Камбожид их үсэглэн хүнд үед хүмүүс уургийн их үсэр болон аалз барьж идэж ихсэн гэх яриа байдаг бөгөөд энэ нь цаашдаа уламжлал болон үхсэн. Аалзыг ихэвчлэн цэвэрлэж, давс, сармис, игсэн чихэр, сой соосоор амталж тосонд шарж бэлтгэн. Шарсны дараа гаднаа шарж ирнөөр дотор нь зөөлөн болдог. Зарим хүн амтыг нь дахиа харчны дундах мэт гэж тайлбарладаг бол зарим нь самартай төстэй амт мэдрэгддэг гэжээ. Идэхэд хамгийн хэцүү үсэх нь гадаад төрөх, ялангуяа олон хүлтэй хэлбэр нь сэтгэл зүйн хувьд бэрхшээл үүсгдэг явдал. Аалз хараад хэний ч хоолны дуршил хөдлөхгүй биз. Зарим төрхийн аалзны хэргийн хэсэг дотор зөөлөн, баг зэрэг өвтгөн бүтцтэй байдаг бөгөөд хүнсэнд хэрэглэдэг аалзнуудыг ихэвчлэн хорны бүчирхааг нь цэвэрсний дараа шарж болгодогч харшилтай хүмүүс болгоомжтой байх шаардлагатай гин. Хятад Солонгост байдаг энэ уламжлагч дундаа нь будааны дарсанд нэрэ хулгана хийж эсвэх замаар бэлтгэдэг. 2 хоногтой амьд хулганыг шилэнд хийж ойролцоогоор 1 жил дарна. Үүнийг эрүүл мэндийн ундаа гэж үздэг бөгөөд хоолой боогдох болон илэгний өвчнөд тустай гэж ярьдаг байна. Амт нь бензинтэй төстэй гэж тодорхойлсон байдаг ба дарсыг уусны дараа хулганыг нь идэх тохиолдолч бий. Гивнэн гахаа, туулай, тагтаа, пот. Заримдаа гэрийн тэжээвэр амтны дэлгүүрт ороод эн чинь амттай харагдаж байна шүү гэж бодох хүн бараг үгүй байх. Гэхдээ бодит байдал дээр өнөөдөр бидний гэрийн тэжээвэр гэж үздэг олон амтан анхнаасаа хүнсэнд зориуж гаршуулсан байдаг. Жишээ нь тагтаа. Тэднийг үзэсгэлэнд оролцуулж, уралдуулж, захиа зөөлгөж болдогч мөн хоолнд хэрэгэлдэг. Squab буюу залуу тагтааны махыг хүмүүс дор хаяж 2000 жилийн турш идэж ирсэн. Head cheese. Ядуу хүний амьдрал амар биш. Мах олдлоо гэхэд хамгийн муу хэсгүүд нь ноогдон. Тэгвэл дахиа нугас, гахаан толгоол гар дээр ирвэл яах вэ? Head cheese хийн. Head cheese нь жинхэнэ бидний мэдэх чиз биш. Энэ бол амьтны толгоогоноос хүмүүсийн ихэнх нь идэхийг хүсдэггүй хэсгүүдээр хийсэн махны царцаамаг юм. Заримдаа шиирч нэмдэг. Бүдэцэн царцаамагтай төстэй, харин дотор нь юу байгаа нь мэдэгдэхгүй
олон холимог орсон байдаг. Ихэвчлэн хүүтнээр нь зүсэж талхан дээр тавьж иддэг. Вьетнамд зарим газарт кобра барьж амьд байхад нь хутгаар зүрхийг нь гаргаж авч цохилж байгаа чигээр нь кобрагийн цус болон архитай хольж хундранд хийж өгдөг уламжлал бий. Энэ нь үнэхээр тэсвэр, зориг шаардсан зүйл гэж тооцогддог бөгөөд амьтныг хүнлэг аргаар нь ядлах тухай ойлголтыг төдийлөн анхаардаггүй заншил юм. Харин нутгийн домог яриагаар бол ийм зүрх итсэн хүн могоон хорд, хүч, тэсвэр зэрэг шинж чанараас өвлөж авд юм байх. Мөн могоог дэмий өрөхгүй, дараа нь үлдсэн махыг нимбэг болон өвсөөр амталж хоол болон хэрэгэлдэг. Түүнчлэн энэ нь афродизиак буюу бэлгийн чадал сайжруулдаг гэж ярьдаг байна. Вьетнамд нохоо махыг янз бүрийн хэмжээнд хүлээн зөвшөөрдөг бөгөөд ихэвчлэн хойд бүс нутагт түгээмж байдаг. Үүнийг өвлийн хоол гэж үздэг ба хүүтийн шин биеийг маш сайн дулаацуулна гэж итгэдэг. Нохоо махыг олон янзаар бэлтгэн. Шарах, хавчуурах хийх, хуурах, шүлэнд хийж гих мэт. Олон төрлийн хоол байдаг бөгөөд толгой, шиир, дотор эрхтэн зэргийгч ашиглана. Нохоо махаар дагнасан ресторанууд улс даяар бий. Нохоо махыг зарим хүмүүс бэлгийн чадвар нэмэгдүүлдэг гэж үздэг бөгөөд заримдаа эмэгтэйчүүдэд тохиромжгүй гэж яригддаг байна. Зарим орнуудад гөрвөл мэлхийн энгийнч нэг хоол. Ялангуяа хөдөө орон нутагт байгалаас барьж гал дээр шууд шарж идэх нь олон зуун жилийн уламжлалтай. Гөрвөлийг ихэвчлэн бүхлээр нь арьстай шарна. Гал дээр шарах үед гадар нь шарж инэж, додох махан цагаан зөөлөн болдог. Амтыг нь дахианы махтай төстэй гэж ярьдаг бөгөөд сармис, чинжүү, нимбэг өөс зэрэг амтагчаар амталж илүү сайхан болгодог гин. Мехиний хувьд гоё нь хамгийн хэрэглэгддэг хэсэг. Мах нь уураг ихтэй, цагаан өнгөтэй, бүтцэн дахиа болон загсны дундах мэт мэдрэмж төрүүлдэг. Гэхдээ жижиг яс ихтэй тул идэхтэй босгоомжтой байх хэрэгтэй. Шарах, хуурах, шүл хийх гээд олон янзаар бэлтгэдэгч шарах аргыг илүү дүцэх нь илбэг. Scorpions on a stick буюу саванд хатгасан хийхэнц торхой нь хятадын зарим шөнийн зах, жөөрчдийн гудамжинд зарагддаг этгээд гудамжны хоол юм. Ялангуяа Бээжингийн Ван Фужийн орчимд жөөрчдийн анхаарлыг татдаг байсан. Хихэнцийг модон савханд хатгаж ихэвчлэн гүн тасанд шарж болгодог. Зарим зангуу дээр тэднийг амьд байхад нь үзүүлж байгаад дараа нь тасанд хийдэг тул энэ нь ихүү айц төрүүлсэн, адал явдал хайсан хүмүүст зориулсан мэд сэтгэгдэл төрүүлдэг. Амьд хилэнц хатгах чадвартай тул ойртож харах үед болгоомжлох хэрэгтэй. Харин шарсны дараа хорн ихэнхдээ саармагждаг гэж үздэгч хашилтай хүмүүс болгоомжтой байх шаардлагатай. Амтыг нь идэж үзсэн хүмүүс самартай төстэй, шаржигнуур бүтцтэй, дотор мах багтай гэж тайлбарладаг бөгөөд ихэнхдээ амтнаас илүү торшлох нь чухал байдаг. Энэ хоол нь орон нутгийн хүмүүсийн өдөр тутмын хүнс гэхээсээ илүү жөөчдөд зориулсан туршлага болж өгдөг. Зарим уламжлалт ойлголтоор шавж, хилэнц зэргийг биеийг дулаацуулах чанартай гэж үздэг. Өнөө үед хүмүүс ийм хоолыг сонирхол, social content, айцаа даван туулах туршлага, аяхийн адал явдлын нэг хэсэг болгон туршиж үздэг. Саванд хатгасан мэрэгч амтан нь Зүүн Өмнөд Азийн зарим бүс нутагт, ялангуяа Вьетнам, Камбож, Лаос тааралдаг гудамжны хоол юм. Ихэвчлэн хотын бохир харах биш, харин тариалангийн талбайд амьдардаг field rat буюу хээрийн мэрэгчийг хэрэгэлдэг. Эдгээр амьтдыг барьж, арсыг нь цэвэрлэн, гидсийг авч, дараа нь бүхлээр нь эсвэл хэсэглэн савханд хатгаж гал дээр шарна. Заримдаа сармис, чинжүү, нимбэг өөс давсаар амталдаг. Гал дээр шарснаар гадар нь шарж ингэж, махам хатуу биш, харин зөөлөн болдог гэж тайлбарладаг. Амтыг нь идэж үзсэн хүмүүс дахианы махтай төстэй, зарим нь туулаа махтай адилхан гэж хэлдэг. Уураг ихтэй, өөх тас багтай гэж үздэг тул хөдөө орон нутагт амжиргааны чухал их үүсвэр болдог. Соёлын хувьд энэ нь ургац сүйтгэдэг мэрэгчийг барьж хүнсэнд ашиглах нь хаяа ашигтай арга гэж үздэг. Гэсэн ч хот суурьнд өссөн хүмүүст гадаад төрх нь цочирдом санагдах нь бий. Далайн хам махан дэлхийн ихэнх оронд түгээмэл хэрэглэгддэг хоол биш бөгөөд маш маргаантай сэдэгт тооцогддог. Зарим иргэн бүс нутагт уламжлалт ан агнуурын хүрээнд хэрэглэгддэг ч олон оронд хууль, байгаль хамгаалал, ёс зүйн шалтгаанаар хоригдсон байдаг.
Жишээлбэл Японы зарим бүс, Индонезийн Ламалера зэрэг газарт амжиргааны хэрэгцээ, уламжлалт зан заншлын хүрээнд агиндаг тохиолдол бий. Мах нь бараан улаан өнгөтэй, бүтцэн үхрийн махтай төстэй. Амтыг нь зарим хүн загас болон улаан махны дундах амттай гэж тайлбарладагч тослог ихтэй, өвөрмөц амттай гэдэг. Бэлтгэхдээ түүхий сашими хэлбрээр шарж, шүлэнд хийж, эсвэл хатааж боловсруулан хэрэглэдэг. Гэвч далаангахаа маханд мөнгөн ус болон бусад хүнд металлын агуулмж өндөр байх магадaltaй тул тогтмол хэрэглэх нь мэдрэлийн системд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж үздэг. Нугас, дахиа, эсвэл бүдэн шувууны үнхийг давс, хар цай, шохоо, үндэсний холимогт 5-7 хоногоос 5 сар хүртэл дарж боловсруулсан үндэг юм. Энэ процессын үр дүнд үндэг бараан бараг хар өнгөтэй болдог. Ийм үндлийг Хонконг болон их газрын хятадын олон газар, ясангуяа гудамжны лангуу, захууд дээр мөн хятадын шинжил зэрэг баярын үеэр түгээмэл олж осно. Идэж үдсэн хүмүүс амт нь тийм муу биш ч дахин нэг удаа идэхүү гэвэл үгүй гэж хариулна гэжээ. Шарсан царцаан. Таиландын гудамжны хоолны нэг сонирхолтой төрөл юм. Шөнийн захууд дээр жуулчдын анхаарлыг их татдаг. Таиландчуудын хувьд шавж идэх нь шин зүйл биш. Харин уураг ихтэй, хямд, уламжлалт хүнсний их үсэр гэж үздэг. Царцаар цэвэрлэж, гүн тосонд шарж, дээрээс нь сой соус, давс, заримдаа чинжүү, эсвэл нимбүг өсөөр амтарж өгдөг. Бүхлээр нь урт шаржигнсан хөлтэй хамт иддэг. Гаднаа маш шаржигнуур, дотор нь хүндий, хөнгөн мөтөцтэй тул зарим хүн самартай төстэй, амттай гэж тайлбарлагдагч ихэнхдээ сой соусны амт давмгаална. Идэхэд хамгийн сонин мэдрэмж нь аман дотор шаржигнах хүлнүүд бөгөөд аимшигтай биш ч сэтгэл зүйн хувьд анх удаа туршихад хэцүү санагдаж болно. Энтхэгийн зүүн хойд хэсэгт орших Ассам мужид уламжлалт хоосонд тооцогддог. Ялангуяа эри болон муга торгоны хорхон авалтайг хүнсэнд хэрэгэлдэг. Ассам нь торго үйлдвэрлэлээрээ алдартай бүс нутаг бөгөөд торгоны утсыг гаргаж авсны дараа үлдсэн авалтайг хаяхгүй. Харин хүнсэнд ашиглах нь хаяадэлгүй практик соёлын нэг жишээ юм. Авалтайг ихэвчлэн цэвэрлэж, давс, төрмөрг, чинжүү, сармис, сонгоноор амталж, тосонд шарж, эсвэл хуурж бэлтгэн. Шарсны дараа гадна тал нь бага зэрэг шаржигнуур, дотор нь зөөлөн, тослог бүтцтэй болдог. Амтыг нь зарим хүн самар, эсвэл өндөгтэй төстэй гэж тайлбарладаг. Уураг, өөх тос ихтэй тул нутгийн иргэдийн хувьд шим тижээ сайтай хоол гэж үздэг. Акулын мах. Гринланд акулыг шууд идэх боломжгүй тул газар болж хэдэн сар эсэж дараа нь агаарт хатаадаг. Үнэр нь маш хурц тул анх удаа идэж байгаа хүмүүсийн нүднээс нулимс гардаг гэдэг. Исландд үүнийг уламжлалт баярын үеэр жижиг дөрвөлжин хэрчээд архитай хамт хэрэгэлдэг.